За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэндээ Чернобыль киноныхаа 1-р бүлгийн төгсгөлийн ангийг товчлон хүргэх гэж байна. Та бүхэн биднийг дэмжиж лайк болон subscribe дараарай. За ингээд кинонд орцгоё. Сүүлд гадаад дуурч байгаа чимээг подкастер урд нь гарan харахаар өмнөх анги маань төгссөн. Подкастер ч аажмаар ойртон хартал юу ч анзаарагдсангүй. Подкастер 50 юм шиг байна гэж хэлэхдээ зэрэгцээд нөгөө том хар машин гэрлээ асаав. Настя хараад найзуудаа нөгөө машин байна гэхэд машин доторхон подкастерыг буудаж унгаагаад машинаасаа бууж ирэхэд Паша зүгтаарай гэж орилно. Нөгөө хүн шууд л манай хэд рүү буугараа шүршээд эхэлдэг. Манай хэд дээд давхарлаа зүгтаад Лёша сандран саяны хэмбэ нөгөө машин гэдэгт итгэлтэй байна уу гэтэл Настя адилхан машин олон гэж санаа юу гэхэд манай хэд Настяг аварсан дараа нь бидэнд тусалсан гэд ярилцаж байтал Гёша гидсэндээ буудуулчихснаа хэлээд би өөхөх юм байна гэд уйлна. Лёша ааны хоёр түүнийг бентер бон тавьшруулахад Паша шатны хажуугаар доош цохон хараад тэр ганцаараа юм шиг байна гэж хэлв. Лёша ааны хоёр Гёшаг аваад цонхоор гарахаар болов. Харин Паша ардаас нь гарыг нь. Доор нөгөө хүн байшингийн хаалгыг гинжээр төгчээд түлхүүрийг нь халааслав. Гэтэл Лёша Насти хоёр гарах зам хайнгуйтал бүгд тортой байдаг. Нөгөө хүн манай хэдрээ ойртон за өхөд хөвгүүдээ цаашаа зүгтах замгүй. Энд хаасайгүй тор байгаа. Энэ бол зөвлөлт холбоот улсын КГБ-гийн удирдлагын байр гэд хэлдэг. Паша энэ хоолыг мэднэ гэдэг. Нөгөө хүнч намайг тоглоогүй гэдгийг ойлгоно гэж найдаа. Би энэ мөчийг 26 жил хүлээсэн. Шилжүүлэх төхөөрөмж нь надад өг. 1 минут бодох хугацаа гэтэл Настя тэр биднийг явуулахгүй. Сая подкастерыг алахыг нь харсан бидтэй гэв. Пашагийн гарбун ганцхан сумтай. Яг талаараа ярилцтал Паша толгоор нь буудах хэрэгтэй. Эндээс дэндүү хол байна. Ойрхон очиод гарцааг онох хэрэгтэй гэв. Лёшач цаг хожиж чадах уу? Бодох хэрэгтэй гэхийг Паша сонсоод төхөөрөмжөөр яах гэж байгааг нь нөгөө хүнээс асуудал. Та нар миний амьдралаар тоглосон. Станц дэлбэрч намайг эх орноосоо урвсан гэсэн зүйл ангаар буруутгасан. Гэтэл би ямар ч хамаагүй байсан гэдэг. Тэгэхэр манайхан тэдний араас бүх ангийн турш хөөгд байсан хүн чинь Костенко байсан байх нь. Тэр үргэлжлүүлээд за боллоо. Цаг дууссан гэж хэлэхэд Лёша төхөөрөмжийг аван түн рүү аажмаар ойртно. Костенко зогсгож хэлэхэд Лёша зогсохгүй алхасаар байгаад хөлөндөө буудуулчихав. Костенко Лёша руу ойртоход Лёша түүнийг буудаж унгав. Настя Паша хоёр Костенкогийн бууг харан Настя гэл очин бууг нь автал Костенко босоод тэднээс бултан шатны цаан орон манай Настяг буудаад унгана. Лёша Настя гэж үлдэл Паша түүнийг чирэн нуугддаг. Паша Лёшад явах хэрэгтэй гэтэл Лёша хонглын төгсгөлд хан нурсан. Чи тэрүүгээр гар гээд өөрөө автомат бууг аван хамгаалж үлддэг. Паша ааны хоёр Гёша дээр очтол Гёша даарч байна гэв. Паша ааны зүгтах хэрэгтэйгээ тэр хоёр цааш зүгтцгаав. Лёшагийн суман дуусаж байгааг мэдэн Костенко ч ойртон ирдэг. Паша ааны хоёр байшингийн дээвэр дээр гарч иртэл байшин дотор буундуу дуурав. Тэр хоёр байшингаас үсрэхээс өр замгүй болон зогсож байтал Костенко ч мөн дээвэр дээр гарч ирэн тэднийг дуудтал. Ардаас нь Гёша сүлийн хүчээ гарган мод байран Аня Паша хоёрыг зүгтаарай гэд ойрлтол Костенко Гёшаг хутгалаад алчхна. Энэ үеэр Пашач төрүүлээд үсэрч араас нь Аня яг үсрэх гэж байтал ардаас нь буудаад алчхна. Пашач төхөөрөмжөө аван цаашгүй. Тэд хөөцөлдсөөр нэг байшинд орж иртэл Паша зүгтах замгүй болов. Паша төхөөрөмжөө гаргаж ирэн Костенкод хутгаа хаяхгүй бол энийг шидлээхэд Костенко түүн рүү ойрцоор л байдаг. Паша нөгөө төхөөрөмжөө асаан доош унахад тэр хоёр хамтдаа шилжээд усан бассейн дотор гараад ирдэг. Костенко Паша хоёр үргэлжлүүлэн зодтолж байтал нэг юм орж ирээд энд юу хийж байна гэхтэн Костенко би КГБ-гийн ажилтан байна гэд бичгээр өнтэй үзүүлнэ. Тэр хоёр хувцас хатаалгаа сууж байхдаа ярилцтал Костенко би найзуудыг чинь алахыг хүсээгүй. Гэхдээ асуудал ноцтой гэдгийг мэдрүүлэхийг хүссэн. 4 хүний аймаар өөр зөндөө олон хүний айм насыг аварна гэж хэлв. Пашач чи биднийг яаж мэдсэн юм гэтэл 26 жилийн өмнө та нарын даруулсан зураг бас найзын чинь асааж өгсөн утасны өгнөгөөр мэдсэн. Та нарыг энд эсэмгэнд авчрах амаргүй байсан гэдгийг ойлгоорой гэж хэлв. Тэгтэл Паша биднийг энд авчрах ямар шаардлага байсан юм гэхэд төхөөрөмж
Би та нарыг төхөөрөмжөө хаанаас олохыг мэдээгүй. Харин энд ирэхэд та нарт байна гэдгийг баттай мэдэж байсан. Одоо хоёулаа ганц л зоригтой. Ослоос сэрэмжлэн гэж хэлэн тэд цааш явцгаав. Тэгтэл нэг эмээ манай хоёрыг харан цагдаа руу залгаж өдөр хүүхдүүдийн зураг үзүүлээд байсан да. Нэгэн сая гудамд явж байна гэд хэлчихв. Костенкоч өмнө амьдарч байсан байран дээрэн би оройноос нааш ирэхгүй. Тэр болтол сайхан хатаад авъя гэд гэрт нь орцгов. Тэр хоёр хоорондоо ярилцсан. Би та нарын зураг пассвортыг хараад юу ч ойлгохгүй байсан. Харин дараа нь зөвлөл засаг бутрахад яг та нарын шиг пассворт олж харсан. Түүний дараа л та нарыг төрөх ёстой гэдгийг ойлгосон. Нэрээ би чамайг харсан штэ. Төрдөг өдөр чинь гэж хэлв. Энэ үеэр саяны дуудлага өгсөн эмээгийн гэрт цагдаа нар ирэн хаана явж байсан, хинтээ явж байсныг нь асуудал. 50 орчим насны чамтай адил царайтай хүнтэй алхаж байсан гэд хэлчихв. Ахмад Костенко гарч ирэн бие бүрэлдэхүүнийг бүгдийг нь цуглуул. Энэ хавийн хүмүүсээс байцаалт аавна. Харин би гэрлэг очиж хувцас солиход ирээгээд явчихв. Манай хоёр гэр дотор ярилцаар л Пашаач бид нар Чернобыльд ирнэ гэсэн төлөвлөгөө байгаагүй. Тэр залуу манахаас мөнгө хулгайлсан гэтэл Костенко инэв. Би танаад орж сонсох төхөөрөмж суйрлууллаа штэ. Тэгд сэпэнд мөнгө байгааг бас аав ээжээр чинь кодо чанга хэлчихсэн гэв. Анхнаасаа бүгд Ахмад Костенкогийн төлөвлөгөө байсан ба интернетийг нь таслан засварчны оронд подкастерыг явуулчихсан байж. Тэр түнд яаж мөнгө авах аргыг нь заан өгж мөн Чернобыль явахыг бас явах замдаа сэжүр үлдээж явахыг ятгсан байна. Аниагч мөн адил энэ хиттэй хамт явах сэдлийг нь төрүүлж худлаа захиа явуулсан гэв. Яг энэ үе өнгөрсөн үеийн залуу Костенко гэртээ орж ирэн гэрт нь хэн нэгэн байгааг мэдчихв. Пашаач түүнийг саатуулан анхаарлыг нь сэрнүүлж байтал араас нь хөгшин Костенко гарч ирэн тэд хоорондоо зодтолдож эхлэв. Би КГБ-гийн Ахмад байна гэхэд би ч бас КГБ-гийн Ахмад гэдэл зодтолдоод байв. Бас нэг хүн болохоор залуу Костенкогийн авсан шархан хөгшин Костенкод сорь болон үлддэг. Хөгшин Костенкоч нас туршлагаараа арай илүү өрхөж түүнийг партаа гавлан босоод иртэл Паша буу тулгачихсан байж байв. Костенко түнд чи намайг алчхал найзууд чинь хий дими өгсөн болчихно штэ. Харин би яаж дэлбэрэлтээс хамгаалахыг мэдэж байна. Түүний дараа бяцхан асуудлаа шийцгээе гэж хэлэн гарч яв. Костенко КГБ-гийн байранд ирэн худлаа бичиг баримт үзүүлэн хурандаа Игнатов гэж өөрийгөө хэлэн бүх хүмүүсийн наашин дуудаж тушаав. Тэднийг доош буулган энэ өрөөнд нэгжлэг хийгэж худлаа хэлэн оруулаад хаалгыг нь төвччихв. Тэд КГБ-гийн байрнаас зэвсгэр тоноглон админ захилгаан станц руу явцгаав. Энэ үеэр залуу Костенког тослоход нь орж ирэн аварч тэд ч мөн станц руу явцгаана. Костенко Паша хоёр станцын ойролцоо ирэн зэвсгээ авч дээш гарan одоо 4-р блок руу буудана. Станц эвдрээд хэдэн сар жил ажиллахгүй гэд ярьж байтал залуу Костенко хүмүүстэйгээр нь тэр хоёр руу буудав. Хөгшин Костенко ч яаж зүгээр байхав урдаас нь буудаж эхэлнэ. Костенко буудуулан доош унаж Пашаг галаар хамгаалan 4-р блок руу бууд гэж орилов. Пашаач буудал 4-р блокийг онон станцын янд нь нуран ундаг. Яг энэ үеэр хөгшин Костенко өөрийн залуу хулбараа буудаад алчхав. Өнгөрсөнд байхгүй болж байгаа болохоор хөгшин хулбар ч гэсэн замхран алга болдог. Тэд Пашаг барин КГБ-гийн байранд авчирч хойртол нүдэн дээр нь алга болчихов. Паша буцаад одоо үедээ хүрээд ирж даанч бүх зүйл нь өөрчлөгдсөн байлаа. Тэр цагтаагаас сүүлийн сонин хаанаас олж унших вэ гэтэл тэрийг ашигладаг нэг зүйл зааж өгөв. Пашаач мэдэн хаан уншд зөвлөлт холбоотой задраагүй байдаг ба Чернобылийн ослын оронд Америк цөмийн осол болсон байдаг. Паша гайхах сандархан зэрэгцэн байж байтал нэг хүн түүнийг босгон дагуулж яв. Харин энэ ертөнцид манай хэд бүгд амьд байдаг ба Лёшо Гёшо хоёрын байран солигчсон байв. Лёшо номын Гёшонд харин Настятай үерхэж байдаг. Бас энэ ертөнцийн Пашан орноосоо босож байдаг. Саяны Паша тусалсан хүн Анягийн аав нь байв. Тэр түнд та нар чаджээ. Би бүгдийг нь санаж байна гэв. Паша түүнээс би найзуудыгаа алдахыг харсан. Гэтэл бүгд амьд байна гэхэд Анягийн аав нь өнгөрснийг өөрчлөхөд ирээдүйн өөрчлөгддөг гэж хэлв. Паша мөн
Аняг юу болсон бэ гэд асуудал Аня төрөөгүй байдаг. Анягийн аав түүнд би энэ талаар 26 жил судаллаа. Эцэст нь үүнийг усан сангийн ёроолоос олсон гэд шилжих төхөөрөмжийг харуулснаар 1-р бүлэг маань төгсөж байна. Та бүхэн таалагдж байвал дараагийн бүлгээ үзээгээд комент бичээрэй. Мөн биднийг дэмжиж лайк болон сабскрайбаа дараарай. Та бүгдэд баярлалаа.